Сайн өмнөхөн за манай сургалтыг сонгоод орж ирсэн та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Маш их баярлалаа гэдгээ энэ өдрөнд хэлье. За тэгээ миний сургалтаар яг юу сурах гэж байгаа вэ? Та нар маань гэхээр юуны төрөнд өөртөө итгэх итгэлээ олж авна. Бид нар бол ерөнхийдөө жоохон өөртөө итгэх итгэлэн урам зоригоо юм алдсан үеийнхэн байгаа. За би хувьдаа дижитал маркетингийг одоо ярьж байгаа өөрийнхөө үеийнхнийг буюу одоо 40, 50, 60 настай хүмүүст итгэл найдвар өгж байгаа анхны хүн гэж өөрийгөө харж байгаа. Яагаад гэвэл энэ салбар маань өөрөө маш залуу салбар. 35-аас доош насныхан 30-35 насныхан ер нь сүүлийн 2 жилийн дэлхийд дээр те Монгол гадаад гэлтгүү бүгдөө ингээд яг энэ салбар дээр бол маш амжилттай тесрэлт хийж исэн. Гэхдээ энд дандаа залуучууд оролцож байгаа. Тэгвэл бид нар яагаад оролцож чадахгүй юм бэ? Биднэрт ерөөсөө юу дут байгаа юм бэ гэхээр бид нар техникийн хоцрогдол байгаа. Бидний төрж өссөн үед компьютер гэж байсангүй гар утас одоо смарт утас ширмэс гэж байсангүй учраас бид нар юунаас айж байгаа вэ? Юунд итгэлгүй байгаа вэ гэхээр бид нар техникийн ойлголтоосоо л айж байгаа. Бид нар компьютертайгаа ажиллаж чадахгүй, энэ олон програмуудаа ажиллаж чадахгүй ах, утсан дээрээ ажиллаж чадахгүй, онлайн дээр, сошиал дээр ажиллаж чадахгүй ах гэдэг энэ айдсууд бидний үеийнхэнд байгаа. Тэгэхээр зэрэг би яг өөрийнхөө үеийнхэндээ итгэл найдвар өгөхөөр чи чадна шүү, би чадчихаа чи чадна шүү гэдгийг хэлэх гэж энэ сургалтаа хамгийн анх удаа нээжсэн. Тэгээ харьцангуй яг ерөнхийдөө миний үеийнхэн одоо миний сургалт руу бас их орж ирдэг. Ерөнхийдөө 40 нэмэх хүмүүс орж ирээд байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээ би яг хаана байгаа юм бэ? Хаана хоцрогдолтой юм бэ гэдгийг мэддэг учраас би тэр өнцгөөс нь хичээлүүдээ хэлж өгөхийг хичээдэг. Миний хичээлийн програмууд ч гэсэн яг бидэн дээр байгаа алдаанууд, бидэн дээр байгаа дутагдaltaй талууд, бидний одоо өөртөө итгэлгүй байгаа тэр одоо зүйлүүдийг би хэлж өгөхөд бол зорж байгаа. Жишээлх юм бол бидний яг энэ одоо генерашн те энэ үеийнхэнд ямар нийгмийн онцлогоос хамаарат тухайн үеийн соёл, нийгмийн онцлог, хүмүүжил, ээж аав, эмээ өвөөгийн сургаал, сургамж, багш, сургууль хүмүүжүүлэгч, тэгээд боловсролын систем, багш гэдэг ингээ энэ хүмүүсийн бидэнд өгсөн энэ мэдээллийн дагуу миний бие организм буюу таны бие организм бас тэр юугаар програмчлагдаад өнөөдөр явж байгаа тийм үү. Тэгэхээр бидний энэ програм одоо цагийн энэ дижитал болсон байгаа энэ ертөнцид маш хурдтай хөгжиж байгаа технологийн хөгжилтэй энэ ертөнцийн тэр програмууд хоцрогдоод байгаа. Тэгэхээр энэ програмыг бид нар шинжилхийн тулд бидэнд хуучин ойлголтуудаа аль нь зөв, аль нь буруу, аль нь хоцрогдсон гэдгийг ялгаж таних одоо ялгаад тэгээд түүнээсээ хэрэгтэй байгаануудаа цааш нь аваад уламудаа сайжруулад шинжилээд хэрэггүй байгаагаа бүр гаргаж хаяад шинэ ойлголтуудыг, шинэ хандлагын асуудлуудыг шинээр сурж өөрөөсөө дахин одоо шинжилэн програмчлах шаардлагатай. За энэ дээр хуучин блок гэж биднэрт маш том юм байгаад байгаа. Тэгэхээр хуучин блок гэдэг бол бүр баг байхад авсан бидний сэтгэл зүрхэнд ингээд буруу ойлголт болоод тэгээ бидний урмыг ингээд бүр хуглаад намайг бүр тэр хэмжээнд төгжих хэмжээнд ингээд блоклцсон ийм шархууд те хүүхэд ахын шарах гэж хүртэл одоо ярьдаг те тэр зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр энэ маань жишээ нь нэг багш маань биднийг чи одоо бүтлгүй те чи муу сурдаг чи чадахгүй гэд ингээ хэлсэн эсвэл одоо тухайн үеийн ингээд нөгөө нэг юм ойлголт өгдөө шүү дээ. Чи онцлог сурахгүй бол одоо сайн хүн болж чадахгүй, чи сайхан амьдрч чадахгүй гэдээ ойлгуулсан. Тэгэнгүүт тэр хүүхэд онц хэзээс сурж байгаагүй болохоор би ерөөсөө сургуульдаа онцлог сураагүй юм чинь би угаасаа л бүтэлгүй энэ амьдралдаа тийм сайхан энэ онц сурдаг хүүхдүүд чиг амьдрч чадахгүй гэд тэрийг ингээд хүүхэд байхад нь өгсөн тэр ойлголт өөрт нь байгаа шүү дээ. Тэр маань ингээд гүн ухамсарын далд ухамсарын төвшөнд ингээд чамайг одоо блоклоод програмчлсан байждаг. Тэгэхээр хүний амьдралын энэ үйлдэл хандлагын 95% заяа 85-аас 95% нь далд ухамсар ажиллаж ингэж хийгдэж байдаг. Тэгэхээр бид нар ерөөсөө 5-10% нь л энэ өөрийнхөө бодол тарихаар ийм хүчээртэй аргын одоо аргаар юмыг шийдэж хийж байдаг байна шүү дээ. Гэтэл бидний уг нь бол бид нар далд ухамсараараа яг ингээд зөв програмтай далд ухамсартай тэр системээр өдөрлүүлээд явах юм бол тийм их хувь нь тийм их хүчтэй тэгсэн мөртлөө маш энгийн амархан явах ёстой зөв голдрлоороо ингээд одоо амжилттай байх байтал бид нар дандаа буруу програмаар далд ухамсараа кодлцсон байх нь. Тэгэхээр энэ маань маш одоо бидний амьдралд том юм нөлөө үзүүлдэг
байх нь шүү дээ. Тэгэхээр би онц сураагүй юм чинь би ер нь бүтлгүй амьдрал нь би ер нь тоондоо мó би ер нь тийм юм даа мó би ер нь бүтэлгүйгээд энэ код маань намайг насан туршид минь удирдах юм гэсэн. Тэгэхээр энэ кодуудаа арилгах ёстой. Тэрийг арилгахын тулд олж таньж одоо хүлээж аваад за энэ бол би одоо өөрийгөө л блоклцсон болохоос биш би амжилтгүй байх ерөөсөө тийм хүн биш юм байна. Би амжилттай байж болох юм байна гэдгийг тэр ухаарал сэхэрлийг ойлгож аваад өөрийгөө байгаа газараас нь тосож аваад тэг өөрийнхөө дотоод хүнийг тосож аваад за чи чадна. Чи ийм хийсэн цагт чи чадах юм байна. Орчин цаг бол ийм юм байна. Би одоо шинээр ийм ур чадваруудыг эзэмшин хуучин буруу бодож байсан итгэл үнэмшил болно. Тэр олон кодуудаа би хаях юм байна. Тэгээд ийм олон одоо зөв хандлаган дээр очиж байж чи яг одоо цагийн амжилттай хүн болж чадах байхгүй. Тэгэхээр өөрийгөө нээн олон гэдэг нэг юм яриад байдаг чинь ерөөсөө чи өөрийнхөө үндсэн одоо давуу чанаруудаа олж таних, сул чанараа ч гэсэн олж таних тий. Тэгснийхээ дараа айдас гэдэг нэг юм өөрөөсөө бүтээчэд байгаа тэр айдсаа нээж олох тий. Нэгэд байх чинь байхгүй. Яг юм хийх гэхээр чинь дотроос чи яриад идэг тэр сөрөг дуу хоолой байхгүй. Тэр айдас чинь тий. Чи чадах уу? Чи алдчихгүй чи дандаа л ингээл азгүй тэтг шүү. Чи дандаа амжилтгүй байдаг шүү гэж чиний дотроос яриад байгаа тэр дуу хоолой чинь л айдасч шүү. Чамаа ингээд бол гээд байгаа дуу хоолой тий. Тэгэхээр ихэнхдээ чи энэ сөрөг мэдрэмжиндээ удирдуулаад амьдрсан бол чи маш их буруу програмтай байж байгаа байхгүй. Тэр өөртөө итгэлчин баг байна. Айдас гэдэг нэг том юм бүтээсэн байна. Тэгэхээр айдасаа таниж даван туулах буюу айдастайгаа нүр тулах гэж процесс байждаг. Тэгэхээр нүр тулаад ирэнгүүт айдас чи хий хоосон юм байна. Би одоо юунаас ингэж их айж юу хийгээд ийм их цаг хугацааг дэмий ингээд одоо айгаад өнгөрөөцсөн юм бэ гэж тэр айдастайгаа нүр тулах үед хоосонгийн мэдрэх үед хүн мэдэрдэг байна тийм. Тэгэхээр зэрэг бид тэрэн шиг маш олон ийм хий хоосон сөрөг юм бодлуудаа удирдуулад бид нар ингээд өөрийгөө хязгаарлаад тэр сөрөг бодлууд нь ихэнхдээ өөрийн чинь толгооноос гарахаас гадна бусдын үнсэнд үнсэн зүйлс байждаг. Эргэн тойрон чамайг чи чадахгүй чи бүдэлгүй чи одоо ямар ч гэдгийг ингээд бусад хүмүүсийн хэлсэн нэр өөрийнхөө хязгаарыг тогтооцсон байждаг. Гэтэл яг үнэндээ чиний дотор маш их хүч оршоод байдаг тийм. Тэгэхээр хүний дотор нь тэр агуу их хүч нь өөрийгөө бүтээх, өөрийгөө сөнөөх бүх хүч тийм. Өөрийгөө байтугай бусдыг бүтээж сөнөөх хүч хүртэл чиний дотор нөгөө чөтгөр шулам хоёр чи хоёулаа чиний дотор байгаа гэдэг чи яг үнэн баггүй. Тэгэхээр зэрэг чи өөрөө чи алинтай нь ажиллаад байгаа, аль нэг нь дэмжиж байгаа, аль нэг нь хооллоод байгаа тэр нь л илүү амьдрал дээр ялаад чамайг тэр нь илүү хөтлөөд одоо өнөөдөр амьдрдаг гэсэн. Тэгээ индианчуудын нэг үг байдаг. Чиний дотор хар цагаан хоёр чон байна. Тэгэхээр чи аль нэг нь илүү хоололж байна. Тэр нь үргэлж ялж явах болно. Тэгэхээр бид нар ихэвчлэн хар чоноо хоололж яадаг байна тий. Хар чоноо сонсож яадаг байна. Тэнгүү тийштэй тийм чи чадахгүй гэдэг харин тийштэй би яаж чадах юм бэ? Би бүтлгүүгээл нөгөө хар чондоо хоологчдөг. Тэгэхээр л хар чон нь ялаад өдөржингөө бүтэлгүй байдаг. За чи тэгвэл цагаан чонондоо чи чадна штэ. Чи өнөөдөр босооч. Чи өнөөдөр босоод яваад үз. Чи уулзаад үз. Чи сураад үз. Тэр сургалтыг аваад үз. Өөрийгөө сориод үз гэд хэлж байгаа цагаан чоны үгийг сонсоод тий. Тэгээд тэр алхмыг хийсний дараа цагаан чон чи ялаад чи тэр одоо бодож мөрөөдөж байгаагүй тэр амжилт руу алхаж эхэлдэг байна шүү дээ тий. Тэгэхээр яг энийг маань ярьж байгаа энэ дотор зөрчилдөөнөө шийдэж чадах тий. Өөрийгөө таньж нээж олох. Тэгсний дараа энэ бүх амжилт гэж яриад байгаа юм чинь ер нь бол эцсийн бүлэг чи өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх хаана мэдэрч байгаа хизээ мэдэрч байгаа ямар үед ямар үйлдэл хийх үед чи өөрийгөө одоо баяр хөөртэй хүнээр мэдэрч байна уу гэдэг тэр момент тэр мөчийг чинь л бид нар аз жаргал гэж байгаа шүү дээ. Тийм эсвэл би одоо өнөөдөр яадаг юм байсан 10 хэлжин хасчвал би одоо ингээд нэг өөрийгөө айгүй сайхнаар гоё мэдэрч штэ тэр яг мөч чинь л аз жаргал мэдэрч байгаа юм болохгүй тий. Тэгэхээр хүн болгон өөрийн зорилго гэж нэг юм байгаа тий мөрөөдөл зорилго. Тэр зорилго мөрөөдлөө биелүүлж байгаа тэр мөчтөө хүн хязгааргүй их баярлдаг штэ тий. Тэгэхээр чиний яг сэтгэл сүнс гэдэг юм хоёр юм чинь тий баярлах гэдэг штэ. Тэр мөчийг л аз жаргал гэж. Тэгээд тэрийгээ бид нар аз жаргалаа мэдэрсэн мөчүүдэн амжилттай байлаа гэж хэлж байгаа. Тэгэхээр өөр нэг одоо нэг хайгаад ирээд олдохгүй нэг том юмны эрэлт гарчаад байгаа юм ерөөсөө биш те. Тэгэхээр эцсийн бүлэгт өөрийгөө аз жаргалтай болгох тэр аяндаа бид нар маш их залхуу
гарахгүй. Тэгээд тэр аз жаргал гэдэг зүйлийг хаа нэгнээс ирэх юм шиг, хэн нэг мөгөх юм шиг хүлээж ингэж насан туршдаа амьдардаг байх нэ. Тэгэхээр энийг чи хийж бүтээж чадах тэр хүн нь чи өөрөө байхгүй юу? Тийм учраас үйлдэл авах хэрэгтэй. Түүнд шаардлагатай одоо үйлдэлүүдийг хийхин төлөө сурах юмнууд байгаа бол сурах хэрэгтэй. Окей? Ингэж хэлмээр байна. Тэгээд сургалт гэдэг маань бол ерөөсөө л таныг ийм одоо хандлаган дээр ийм сэтгүүдээр аваачих гэж зорж байгаа зүйл юм аа гэдгийг хэлмээр байна. Тэгээд сургалтандаа орж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бүтэн жилийн туршид бид нар хичээлээ үзээд үйлдэл хийгээд шаардлагатай үйлдэлүүдийг хийгээд өөрсдийнхөө мөнгө олж нэмэлтээр орлого олох тэр ур чадваруудыг сураад ингэсний дараа бид нар бүтэн жилийн дараа шал өөр одоо хүн болж өөр хандлагатай, өөр бодолтой, үзэл бодолтой, өөр хүсэл мөрөөдөлтэй, өөр бүр урам зоригтой, өөртөө итгэлтэй юм би хүн болж өсөж хөгжихийн тулд энэ одоо сургалт маань байгаа. Тэгэхээр таныг би чаднаа гэж үнэхээр их зориг хүч урам өгмөр байна. Та чадна. Тэгэхээр зэрэг үргэлжлүүлээ сураад байх юм бол мэдээж яриг өөрчлөлт биднэрт ирнэ шүү дээ. Тэгэхгүй ингээд бид нар ихэнх хүмүүс сурахгүй мөртлөө өөр үр дүн хүлээгээд байгаа. Нөгөө Эйнштейний хэлсэн үг байгаа шүү дээ. Чи ижил зүйлийг хийх мөртлөө өөр үр дүн хүлээх нь галзуу явдал биш үү гэд хэлсэн үг гэдэг. Тэгэхээр бид нар бол яг амьдрал дээр яг тийм байгаад байгаа байхгүй юу? Бид нар одоо жишээ нь төмөс одоо өнөөдөр хүртэл төмөс тариалаад байдаг. Тэгсэн мөртлөө намар болохоор за эндээс сарнаа гарнаа, луун эсвэл луун гарнаа гэд ингээ хүлээж байгаатай яг адилхан байгаа үстэй. Тэгэхээр зэрэг бид нар өөр үр дүн хүлээхийн тулд, хүлээн авахын тулд өөр зүйлийг хийх хэрэгтэй, өөр зүйл хийхин тулд тэр зүйлээ хийж сурах хэрэгтэй шинээр. Окей. За тэгээ амжилт хүсье. Бүгдээрэнд нь маш их баярлалаа гэдгээ дахин хэлье. Та бүгдийн ирээдүйн төлөө би маш их догдолж байна. Маш олон амжилттай хүмүүс, маш өөрөөр сэтгэдэг боддог хүмүүс, амьдралаа өөрчилсөн олон хүмүүс ингээд улам ихээр төрөх болтугай гэж бодож байна. Өөрийгөө хизээж битгий гол, өөрийгөө голох мэдрэмж чинь таныг маш энергид ов төвшин байлгадгийг шүү. Өөрийгөө голж ерөөсөө болохгүй. Хүн болгоны дотор өөрийгөө бүтээх агуу их хүч нуугдаж байгаа түүнийгээ сэрээ. Окей? Амжилт.